А эргэн хүн бол торгуул оногдсон тохиолдолд 200 хүртэлх мянган төгрөгөнд нь 20% урамшуулна. А 200-аас дээш бол 10% урамшуулна. А энэ урамшууллыг 11 сарын 1-ээс эхэлж олгоно. Энэ 102 аппликейшны хамгийн чухал юм бол зүгээр иргэний оролцоог л нэмэгдүүлж байгаа. За өмнөх хурлаас өгсөн даргын үүргийн дагуу 102 аппликейшнд одоо юу шинэ апдейтыг оруулсан ба энд оруулсан ч бол орлогч болон зурган дээр дугаарж юм шууд тань. За тэгвэл одоо 102 аппликейшн бол маш энгийн болж штэ. Бид нар хуучин ингээл яг ямар зөрчил ингээл аль дүүрийг ингээл байршлаа оруулаад 2 3 зураг дараал тэгэл номерн дээр нь очиж ойртуулаад гэсэн. Одоо бол ерөөсөө маш энгийн болгоод шууд зургийн дараад явуулахад хариуцлага тооцно. Урамшуул сангийн амтаа зөвшөлтсөл төрсөн иргэн маань тагуулын мэдээллийг замын хөдөлгөөний удирдлагын төв рүү илгээд хэн ямар зөрчил илрүүлж илгээсэн бэ гэдэг тайлан гэмтгээс үсэн сэргийлэх салбар зөвлөлгөө системээс гаргаад өгье. 102 аппликейшнд бүртгэлтэй иргэн маань дансны дугаараар бүртгүүлнэ. За тэр дансны дугаар бүртгүүлэхэд сангийн амнаас шалгалт юм. За шалгалт юм. За иргэн хөвжээгийн данс мөн байна уу биш байна уу гэдэг. Шалгалт хийгээд мөн байна гэх юм бол энэ дээр мөнгөнд дүн орсон ороогүй гэж тэмдэглэгдэх үү? Тэмдэглэгдэнэ. 11 сарын 1-ээс 11, 12 сарын урамшууллыг 1 сарын 20-ны дотор иргэдэд урамшууллыг нэг дор олгоно. 1, 2, 3 сар гэсэн нэгдүгээр улирлынхыг 4 сарын 20-ны дотор олгоно. 11 сарын 1-ээс эхлээд 102 аппликейшнаар иргэдийг урамшуулах замаар хууль зөрчсөн, дүрм зөрчсөн, замын хөдөлгөөнд дүрм зөрчсөн жолооч нарыг одоо иргэн бүр одоо энд оролцох боломжийг нь олгож байна шүү дээ.